Тийм. Тэгэхээр одоо сая асуултанд хариулдаг хоёр төрийн нэрмчид санаж байвал 2024 онд 2025 оны улсын цэг хэлж байхад 25 онд хэлж байхад за энэ хөгжлийн хөтөлбөрөд хэлж байхад би яг энийг та нарт хэлж ирсэн. Та нар 10,000 доллар яаж хүргэж чадах юм бэ? Дэлхийн геополитикийн нөхцөлч өөрчлөгдөд байна. Нүүрс нь унах гад байна. Нөгөө 20 тонн алт гэсэн чинь худлаа хэрэгжихгүй байна. Та нарын цаасан дээр буулгаж оруулж ирж бүгд худлаа байна. Та нар чаднаа энэ асуудал байхгүй л гэсэн. Одоо санаж байна уу? Эдийн засгийн хөгжлийн яамны сайд төрийн нэрмэл надад яг тэгж хариулсан. Энэ ямар ч асуудал байхгүй гэдэг. Дэлхийн нөхцөл байдал чинь өөрчлөгдөд байна шүү. Нүүрсний үн чинь унах гад байна шүү. Алтны үн өсгөөд байгаа учраас алт дээр та нар ямар бодлого барьж байгаа юм бэ? Геополитикийн нөхцөл байдал чинь ийм өөрчлөгдөж байна. Тийм учраас алт дээр илүү анхаарал тавиач. Нүүрс чинь унах гад байна. Та нарын төлөвлөмж хэрэгжихгүй шүү. Дараа нь хэрэгжихгүйгээ би ам асууж гэж хэлж ирсэн. 2 жил дарааж би хэлсэн. Тэгээ та нар болно манай төлөвлөгөөс донт сайн төлөвлөгөө байгаа л гэсэн. Тэгээ одоо үр дүн хаана хариулт авъя. За хэн хариулах? 3 номер микрофон. Саяны хариулт хүн хэн бэ? За эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрмчнээр Батхов шижир гүшүүний асуулт нэмэлтээр мэдээлэл өгье. 2025 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө 24 оны 4 сард өргөн баригдаад хаврын чуулганд батлагдаагүй. 25 оныхоо 9 сард дахин 9 сарын хооронд өргөн барьсан байгаа. Энэ хугацаанд бол нэлээд их цагийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Нүүрсний үн экспортын биет хэмжээнд эрсдлүүд гарсан. Засгийн газрын зүгээс экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг гаргаж ажиллаад уул уурхайн биржийн идэвхжлийг нэмэгдүүлсэн. Хил гайл дээр үүсэж байсан асуудлуудыг цэгцэлсэн байгаа. Үүний үр дүнд бол 25 онд биет хэмжээгээр нүүрсний хэмжээ 90 сая тонн хүрч биднес бол экспортоо бас тодорхой хэмжээнд хадгалж чадсан. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангасан. 25 оны байдлаар жилийн эцсийн гүйцэтгэл 6.8% өсөлттэй гарсан байгаа. Таны хэлж байгаа алтан дээр бол 16.8 тонн гарсан байгаа гэж үзэж байна. Манай танилцуулж байна.